Нэмэгдсэн уртгийн албан татвар бол хоёр зорилгоор бий болж байгаа. Нэгдүгээрт нь бол хэрэглэнээс авж байгаа татвар, хоёрдугаарт нь бол нийт мөнгө урсгалыг ил тод болгох ийм зорилготой татвар байдаг юм аа. Тэгэхээр хэрэглэнээс татвар бүрдүүлэхийн зорилгын хүрээнд импортынхаа татварыг бид нар импортын нөөтийг 2 сар хүртэлх хугацаагаар хойшлуулж байгаа. За энэ бол би маш үр дүнтэй шийдэл боллоо гэж харж байгаа. Эхлээд бол энэ орж ирж байгаа бараан дээрээ импортын бараа оруулж ирж байгаа хүмүүс маань 5%-ийн гайлыг төлчин, дараа нь 2 сарын дараа нөөтөө төлнө гэдэг бол энэ бол импортлагч компаниудын хувьд маш дэмтэй зөв шийдэл боллоо гэж харж байгаа. За үүн дээрээс нэмэгдүүлээд бид нар ер нь бол тайлан гаргах энэ аргачлалыг одоо бол акрил суурьтай байгаа. Энийг бол мөнгөн суурь руу шилжүүлэх тал дээр бас анхааруул зүгээр санагдаж байгаа. Эсвэл одоо 2 сар хүртэлх хойшлуулахын хугацаа 3 сар болох юм боломж байна уу гэдэг дээр. Цаашлаад энэ хоёр дахь зорилго нь бол энэ татварын ер нь ирэг дээрээ дамжуулж бүх нийт эдийн засгийнхаа хэмжээ гаргаж ирэх зорилготой ийм татвар байгаа. Тэр ч утгаараа бид нар одоо энэ нөөц төлөгчийн босхийг 400 сая болгож байна. Яг одоо хэрэгжиж байгаа хуулиар бол нөөц төлөгчийн босго бол 50 сая байгаа. 50 сая төгрөгийн босгон дээр 20 мянган аж ахуй нэгж нөөц төлөгч биш байдаг юм аа. Одоо энэ 400 сая болгоод өсгчтэй зэрэг хичнээн мянган аж ахуй нэгж нөөц төлөгч биш болох вэ? Энийг тооцоход тун төвөгтэй байгаа. Ер нь энэ нөөт гэдгийг ингээд алаг цог зарим компаниуд нь төлдөг, зарим компаниуд нь төлдгүүгээс болоод энэ эцсийн хэрэглэгчдэр очдог барааны үн ханш маш өсдөг. Тэр ч утгаараа зах дээр 5,000 төгрөгөөр борлогдож байгаа бараа дэлгүүр маркет дээр ирэхлээр 15,000 болдог чинь энэ нөөтийн алаг цог тооцооноос болдго юм аа. Тийм учраас миний санал бол энэ 400 сая хүртэлх энэ босгоо дахиж хараач. Эсбүгээс энийг хувь хэмжээг нь магадгүй 2% буцаалтыг иргэд авж байгаа. Энэ 2%-тай дүүцүүлсэн нөөтийг тооцооч гэдэг ийм саналыг хүргүүлж байгаа. Тэгэх юм бол бидний нөөт хураалтын улсын татварт бүрдүүлж байгаа нөөт хураалтын дунд багасахгүй мөн эцсийн хэрэглэгчдийн барааны үн өсөхгүй ийм өндөр ач холбогдолтой байх юмаа гэдэг энэ саналыг хүргүүлж байгаамаа. Тэгээд ер нь гол санаа нь энэ татварыг дэмжиж байгаа. Гэхдээ 400 саяхан босхийг бид нар дахин харах шаардлагатай гэж үзэж байгаа. Баярлалаа.